улсын их хурлын гишүүд шинэ хууль тогтоохоосоо илүүтэй хуулийн хэрэгжилтэн дээр анхаарал хандуулж хэрэгжүүлэх тал дээр ажиллах ёстой гэж ингэж бодож байгаа. За энэ утгаараа бол улсын төсвийн хөрөнгө оруулалтанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх гэдэг юм тогтоолын төсөл санаачлаад энэ тогтоолын төслөө батлуулсан. Монгол улсад өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтаар маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Ихэнх хөрөнгө оруулалтууд маань бол хугацаанд дуусахгүй байна. Олон жил дамнаж үргэлжилж байна. Төс төртгөн нэмэгдэж байна. Тийм болохоор энэ төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа энэ төсөл арга хэмжээнүүдийг нэг ирэмблээд англиад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэдэн төсөл арга хэмжээ гацчаад байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн өмчийн, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт хэрэг гацж байна уу? Хэр хэмжээтэй нэмэгдэж байна уу? Энэ болгон дээр засгийн газар анализ дүгнэлтээ гаргаж ирж байгаад энийг улсын их хурлд ингээд тайлан мэдээ болгож бэлтгээд аль аль төслүүдийг зогсоох ёстой юм. Өмчлийн аль хэлбэр рүү шилжүүлж ховчлох юм уу? Менежментийн өөр хэлбэр рүү шилжүүлэх юм уу? Аль төслүүдээ бол нийгмийн эдийн засгт үр ашигтай төслүүд гэж үзэх юм гэдгээ 2027 оны төсөв батлагдахаас өмнө улсын их хурлын гишүүд эцсийн шийдлийг гаргах ийм тогтоол батлагдсан. Төр өөрийнхөө өмчийг нэг тоолъё. Хэрэгцээ шаардлагыг нь эренблэе, дугаарлая тийм ээ. Үнэхээр боломжгүй хэрэгцээ шаардлага нь байхгүй болчихсон ийм төслүүд байх юм бол менежментийн өөр хэлбэрлэл шилжүүлээд эргүүлээд улсын төсөвт орлогч оруулах ийм болцоо бүхий ийм л тогтоол батлагдсан.